Энд чинь ирээд доод тоглолтыг гэж. Ажлын шаардлага. Хөш, сайн байцгаана уу? 24-7 тэгсэн хэрэгтэй. Йоо, өнөөдөр халуун байлаа тий. Тэглээ. Яа, нэвтрүүлэг маань ч бас нэлээд халуухан болоод байна уу, жоохон хөрөөд байна уу. За, та юу гэж бодсон? За, хоёулаа шууд симпл тий. 8-9-10 яригдгүй. Тий. 8-ын гол нөгөө амар олон залуучууд оролцогч хасагдсан шүү дээ. За жишээлх юм бол одоо аль дээр байхгүй, энэ чинь бараг аль дээр байхгүй. Тий бас явцсан тий. Ингээ хасагдсан. Тий мижидэд ажгүй байсан энэ хонгорчин бас хасагдлаа. 8 дээр өглөөгөр амраа өөрийнхөө одоо ажил гараад гэж яваад өгсөн. Уул нь бол амраа бас айгүй гоё чимэг оролцогч байсан шүү дээ тий. Зөндөө олон хүмүүс бас амрааг үзэх гэж үздэг байсан гэдэг комментэд байсан. Тий. Тэгээ нацгаад дэжгүй байсан чинь яваад өгсөн. Нацгаад зашаа үлдээсэн тий. Тий. Тэгээ одоо манай нацгаад гэхдээ жоохон сонирхол ерөөхдөө буурсан тий. Яг бусад оролцогчтой бол нэг амар тийм дотн харилцахгүй байгаа юм шиг харагдчихсан. Энэ манай булчинтай аль хэдэн байхгүй. Тэгээд анхны оролцогчтойс нь штэ бараг ингээд 1 2 3 4 5 л үлдсэн. Тийм мөн үү. Тэгээ энэ дээр чинь нөгөө хэдэн залуучууд ороод ирсэн явж байгаа. Намуудари тэгээд Били лөө. Тийм Били тэгээ Энки. Тэгээд нь штэ тий. Анх удаагаар надад таалагдчихаа залуу тэр Энки. Оо тийм үү. Тийм. За энэ хэд чинь надад бол өстө падгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь Энки бол нэг гоё санагтаад байна. Надад одоо таалагдж байгаа гэхээс илүүтэй хасаа болвол те яг ийм жинхэнэ кринжлэлж байгаа. Амар трики те. Тий. Тэгж явдаг штэ. Тэгсэн надад одоо бас нөгөө номодари болохоор айгуу солонгос хэв маягтай хүн байлээ. Тий. Тийм. Нөгөөх нь бүх юм үннийг хэлцдэг тий. Манай номоо. Нөгөөх нь хэм бэлээ? Нөгөө хин нөө Били юу? Тийм Били. Билиг би ингэж хоёул бас нөгөө Жэнэ Жиюн бас байгаа. Жиюн бас байгаа. Тэгээ би тэр Билид нэг хоч өгсөн байхгүй юу? Махчин гээд. Нэг махчин ийм амар агрессив царайтай тий. Тэгээ надад бас таалагтаад байгаа. Тийм нөгөө ийм тэр солонгосоос ирсэн охин шиг биш штэ. Шал өөр эсрэг тийм үү. Би солонгосоос оролцож байгаа охиныг хиймэл гэж ярихгүй л те. Гэхдээ хажууд нь одоо нөгөө жинхэнэ тийм агрессив царайтай просто яавал яач гэсэн царайтай тийм махчин гэд удаж байгаа. Би харсан тэгсэн тийм бэлээ. Нэг юм тийм байна. За яг хөө жоохон эвгүүлц. Нөгөө хэд нь бас нилээн юм айгу месс шиг царайтай байгаа шүү дээ. Манай хэд чинь бас бүгд юм өрмөц царай маяг байдаг тий. Ингээ манай уулаа гэхэд чинь ингээ бас айгу өрмөц. Манай өмнөх нөгөө дугаарын нөгөө нэг перклитэй адилхан стайл их байхад яг хөө тэр охин Били тийг санагдсан тий. Надад болохоор солонгос охин бол таалагдчихж байгаа. Тийм үү. Тийм. Хөөрхөн инээдэг. Аниме шиг гэдээсэн шүү. Харин тийм. Тэгээд бас хаалганд орсон юм байлээ. Тийм үү. Өөрөө ярьсан уу тий? Тийм. Тэгээд бүр над дээр ингээ нэг спонсорд гээд яг тэр их чи ингээ орсон бичлэгнээр хагалгаанууд юмнууд над дээр гарч ирээд байгаа хаа аюу сайн уу. Тэгээд нэг хэдэн хаалганд орж ирсэн бэлээ. Амжилттай шүү дээ. Уул нь бол айгу тийм угаасаа хөөрхөн ч гэсэн байлээ л дээ. Тэгээд хөөрхөн дээр хөөрхөн л болсон юм байлээ. Тэгээд би болохоор нөгөө тэр Энкиг биштэй анх нөгөө жетли шиг харагтаад нэг юу юм яа одоо нөгөө айгу тэг учир битүүлэг яриа мараа хийх юм болоо гэсэн чи мэдрэмж болж ахам таарахаа юм лээ шүү дээ. Шууд ингэ тий хамаг юм ярьж идэг яриулах гад үздэг тий. Тэгээд ихтэл тэр зан ч гэсэн айгу хөөрхөн санагтаад байна. Одоо нэвтрүүлгийн яг уур амьсгалыг юу н та юу гэж ажигласан одоо ерөнхийдөө айгу
энэ хэд маань амар дотн болсон байсан. Тэгсэн чинь тал нь явцсан тий. Тий тал нь явхад би ингэж бодсон. Өглөөгөр амраа явчихжаа штэ. Аха. Тэгээ оройгоор 4 юу лээ хонгор хасагдчихж байгаа. Хин мөлий. Тэгээд хонгортой хамт амраашка яваад дараа нь хонгор яваад төгсөө. тий Төгсөө. төгсөө. Тэгээд Өөр чи юм байла. Өндөр. тий. Тэр бас явцсан юм шүү дээ. Тэр чи хулан билүү? Нэг өндөр бас модель ах Тийм, мөн тийм. орсон. Тэр нь хасагдсан. Тэр бас явцсан юм тий. Тэгэхэд би ингэж бодсон байхгүй юу? Нэг баваа шавааны асуудал гарчааг байгаа гэж бодсон. Энд юу нэ гэдэг. Тэгээд айгу олноороо ингээд яг уу жоохон бас үйл явдал болсон нь болоод араас нь хассан байж магадгүй л. Тэгээд тэрийг бол камераар харуулах болох л та. Тий. Ер нь бол хонгор хин хоёр Мичи хоёр ч айгу айтайхан байжсэн чинь хасагдсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд хүмүүс болол те хайраа олохын төлөөх шоу биш. Зүгээр ер нь бол яг тэр нэвтрүүлэх зүгээр ингээд хин одоо үлдэх вэ, хасагдахгүйгээр үлдэх вэ ч юм уу те. Тэгээ ингээд бас ингээд яг болцсон үн ингээд хасагдчихангууд нөгөө хүн чи яг дахиад өөр хүн хайх ч гэсэн юм шиг те. Нэг юм төрөлтөл байдал байгаа даахгүй. Тийм тэнгууд чи одоо оролцогчд энэ төр болохоор одоо яг цаашаа яаж үргэлжлэх юм бол тоо яг шинэ хүмүүстэй одоо яг танилцаад явж байгаа. Энэ одоо яа тийм одоо амьдэрсэн бари аралт байсан хоногоороо цалинчт юм уу? Яагаад ингэж удаан байх гэдэг үзээд юм. Мэдгүй. Одоо тэгэл бас гоё л байгаа илгүү дээ. Тийм бас нэвтрүүлэгт орж байгаа юм чинь тий. Яг одоо хос болохгүй ч гэсэн ямар нэгэн гоё залуу, гоё охин ирчих магадгүй гэсэн юу бас байгаа тий. Тэгэхээр ч бас үлдэхийг гэхдээ одоо энэ байгаа хүмүүс маань бас жоохон залхах маягтай ч юм уу тий. Харин тийм билээ. Ялангуяа энэ болох энэ нөгөө хин цэлмиг чи амар ятарсан билээ. Залхаад, ятраад анхны одоо нөгөө тэр шүлэг мүлэг уушдаг нөгөө юу ийч хүчин баах болсон штэ. Бас өөрөө олон ажиллаа штэ тий. Тэгсэн. Одоо манай хасаа ерөөсөө яг хасагдах байсан дээ чи. Харин тий анх хасагдах шахсан. Одоо тэгсэн чи яг хин араас бүгд авлаа. Нэг уйлаад бүгж өгвөл нэг бол жим дээр нэг бол нөгөө нэг шинэ охин дээр очистоо би зурагшгаа байна уу гэдгсэн чи юу гэлээ. Чи яг зурагшгаа байна гэсэн чи би чамайг зурагнаасаа илүү хөөр харагч гэж хэлэх юм бас үгүй юм байна. Сэртээ pick up line уншдаг болчиход байгаа шүү. Тий аюултай. Ийм pick up line-г болчиход байгаа шүү тий. Тий. Одоо тэгээд дараа чи одоо шинэ оролцогчийг оролцуулаад мини краш тэр инкийн зургийг бас хэвлээд ирэх. Тэгээд да тий. Хоёул одоо 11 12-ыг үзэх юм байна. 20 инк гэж шүү дээ. Тий. Одоо юу болох юм болоо одоо. Гэтэ дэндүү үйл явдал байхгүй. Энэ дэндүү эвтэй найртай. Тоглоом шиг л тий. Тоглоом одоо нэг жоохон нэг секс мекс ярьсан шиг л байж ах шиг тэр хэд маань одоо. Тийм баваа шавааны зодон модон баймаар байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр орохлоор тиймэрхүү юм бодвол хасагдах юм шүү. Тэгин удаа нөгөө Монгол жижигхэн болохоор хэцүү юм тий. Бразилийн хэмжээстэй алтан билээ шүү дээ. Тий. Бүр юу вэ одоо ингээд тэр найз залууг нь өөр хүнтэй явуулаад тэр бичлэгийг нь үзүүлээд тэгээд нөгөөд нь уйлаад iPad-аа орч бараад халчихлээ шүү дээ. Бүр тэнгүүд нь дараагаар нь тэгэнгүүт нөгөө эмгтэй ч өшөөгөө авангууд дахиад өөр хүнт явчихгууд тэрийг нөгөө нөхөрт нь үзүүлээ. Нөгөө нөхөр нь уйлаа боо болж байгаа байхгүй. Яа. Тэг би шоо. 10 дахь ангиас 9 дахь ангид ч лөө нэг сони үг сурсан body count. Та энийг одоо сурж байгаа юм. Эний чинь одоо өмнөх сиснийг үздэг хүмүүс ч айл өмнө үздэг. Тийм үү? Бүгд сурцсан. Тэгээ одоо энэ дээр ч одоо two someone гэдэг гарцсан байлаа шүү дээ. Одоо ингээ хоёр хүнтэй одоо одоо ингээд утгаар болвол одоо хэнийг нь авч явах юм болох вэ гэд асуусан шүү дээ. Тийм үү? Би нөгөө эхний сизон үзээгүй. Үгүй. Дөнгө өнөөдрийн сизон дээр сая 9-ийн нөгөө голоор тийм асуулт. Тийм. Харин тийм. Амар асуултууд одоо агаар руу орохын тулд хоёрыг хэн авч явах вэ? Одоо two someone гэдээ яриад л шүү дээ. Three someone гэд асуултад асууж илээ бас. Бас бага ангийнхан бас үзүүл бас болохгүй шүү дээ. Энэ зуртаа гарч байгаа зү тий. Тэгэхээр бас 18 нэмэх гэж бичсэн байдгийг шүү дээ. За тэгвэл body count бас нэг сони үг байсан юм аа. За бач юу лээ. Айгуу сони үг. Тэрэн дээр ярьжсэн аа. Тийм. Юу юм бол?
long distance. тий бид дээр long хийгээд гэдэг чинь би нэг нөгөө юуны хувьцааны 888 одоо нөгөө ханшийн 888 дээр ярьдэн шүү дээ. Тийм юм болов гэж бодож исэн чи нөгөө хол зайн тустай байж байгаа long хийсэн чи long distance relationship-ийн харилцаатай байсан чинь юм тий. Long гэж хэлдэг бэ. Гал. Нэлээ орчин үеийн өгнөд сурчээ. За. Нөхөр бид дээр чинь long юм чи одоо. Тийм шүү дээ. Нэг нь Сэлэнг, нэг нь Улаанбаатарт байгаа чи. Бид дээр long хийсэн чи яах ч хөл тий. За. Нацгаа бас жаахан юм ягаад тий. Ядарсан уу? Ядарч эхэлж байгаа юм шиг байна. Тэгээ нэг тийм амар бас нэг хичээхгүй. Ерөөхдөө нэг ингэсэн шиг байж байгаа шиг. Тий яг нөгөө хэрэгтэй үед ингээд агрессив болъё гэдэг ирчи хадгалчаа юм шиг. Тэнгүүдээ нэг юм мачур нэг юм дүгнэлтүүдийг ерөөхдөө хийгээд авчихсан шүү дээ. Ерөөхдөө ингэсэн гэдэг. Нацгаа гэхдээ надад юм таалагдсан. Тийм үү? Тий яг нэг хүндээ үнэнч гоё. Тийм. Гоё тийм бөөр суртай хүн шиг санагдав. Би бас өөрийгөө зөв ойлгуулж чаддаг тий. Нөгөө хиний эсрэг тий. Хасаагийн эсрэг тий. Тэр нь айгу таалагддаг. Надад бол нацгаа л одоо таалагдж байгаа юм дөө ер нь бол. Өөр нэг тийм байхгүй. Цэцүүлээс одоо сүултээ амар таалагддаг. Анх амар үзээ ядчихсан чи ерөөсөө айгу айтаахан хүн байлээ шүү гэж шиг тий. Нөгөө дэйт мэдэнд явж чаддаг уу? Айгу утцсан шүү дээ. Тий. Тэгээ манай хүн одоогоор бол тод бас аим шүү. Тэгээд тэрийг бас шууд хийхгүй байгаа тань тий. Бас тэгээ бас хөөрхөн тэр чи хоорондоо бас айгу эвнэр талтай. Одоо ингээд тий чи яг одоо яг дортой хүн чинь байсан чинь би тэрнгүүр нь орсон тийм тохиолдлууд байгаа юу гэдэг. Нэгнээс амар асуусан тий. Одоо ийм л соёлтой болж тий одоо манай үед ч одоо тийш давд суугаа салгаалаа. Нийлдэгээс чиг шиг. Тэгээд далайн ирэх дээр 24/7-г үзлээ. Дараагийн удаа бас хитэн дугаарыг бөөгнүүлж байгаа байлаа. Яри та тий. Нэг 3 дугаар ч юм уу тий. Угаасаа ч 4-өр ороод байгаа шүү дээ. Тэгмээ дараа нь илүү гоё юмуд гарч ирэх хаа одоо нэг нь жирэмсэн болдог ч юм уу. Тэ бас гоё юм бас хүлээж байна. Аав ээж нь орж ирдэг ч юм уу. Яг ч одоо нөхөр хүүхдтэй болж таардаг ч юм уу. Одоо тэгээд гинт бас 2 хүүхд нь ирж мэрэл тэ. Ээж ааваа гэдэг. За ер нь гоё юм хүлээж аваа шүү. Тэгээд жоохон simple бичлэг байлаа. Дараагийн удаа дээр үзье. Бай. Спонсор ирээгүй байгаа шүү. Хоёулын бараг 2 дахь нь л тээ. 2 дахь дугаар. 10 дугаарын дараа нэг 2 хийсэн. Тий. Очоод би нэг хийсэн, ганцаараа нэг хийсэн. Тийм шүү дээ. Ер нь тэгээд 2 дугаар нэг хийж байгаа юм. Тийм байна. Хоёул тий нэгэн дууг болчихсон шүү дээ. Тийм. Тийш.